Дараагийн мэдээлэл. За хаал дүүргийн 4-р хороо хэсэгчилсэн талбайд хэрэгжиж байгаа Андын зам констракшн компани төслийг бүрэн дуусгахад шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор тус компани эзэмшилд байгаа зарим үйл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулна. За дуудлага худалдаа 3-р сарын 11-нд болох юм байна. Тухайн Андын зам констракшн нь 2021 оноос дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлжээ. Нийт 12 блок барилгын төслийг эхлүүлсэн ч ийхүү 6 нь ашиглалтанд орж одоо 6 блокийн ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд санхүүжилтийн асуудал үүсжээ. За ингээ өнгөрсөн хугацаанд бас бид нэр иргэд болон компанитай тогтмол уулзалтуудыг зохион байгуулж төслийг одоо яаж хааш нь хэвээ үргэлжлүүлэх вэ? Удаашрсан асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг ийм уулзалт гарцгаалгаануудыг ярьж бас арга хэмжээнүүдийг тогтмол авч ажиллаж байна. Манай компани эзэмшилт байгаа дээрх нөгөө нэг үйл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар ерөнхийдөө зарах болон барилгын компаниуд хөв хүмүүстэй хамтран ажиллах тийм саналтай байгаа. Ерөнхийдөө одоо манай төслийн хүрээнд бол Жамх тавар 1 гэж төсөл маань ерөнхийдөө шилэн фасадтай 15 давхар барилга угсралтын ажил маань ерөнхийдөө 100% дууссан. Фасадын ажил ерөнхийдөө 20% явагдаж байгаа. Үйл хөдлөлтийнхаа 70% нөгөө дуусаагүй барилгын гэрчлэгийг авсан байгаа. 11,700 м квадратаар ерөнхийдөө авсан байгаа. Жамх тавар 1 төслийн ардтал Жамх тавар 2 төслгээд 25 давхар офис, орон сууц, конторын барилгууд ерөнхийдөө баригддаг юм. Ингээд нийт 70 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж үзээд өөрсдийн үйл хөдлөх хөрөнгүүдэд хамтран ажиллах компани хөрөнгө оруулагч хайж байгаа юм байна. Дуудлага худалдааг 3-р сарын 11-ний 11 цагт нийслэлийн засаг дарганы тамирын газрын байранд зохион байгуулахаар төлөвлөжээ.